Засгийн газрын 2019 оны 204-р тогтоолоор ажил мэргэжлийн өдөр буюу барилгачдын өдрийг 9 сарын эхний бүтэн сайдаар тэмдэглэхээр ингээд тогтоосон байгаа. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулаад хотын барилга трестийн дараагаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат барилгачин Бурайд улсын гавьяат барилгачин Жөвдөрбатай танд бас энэ өдрийн баярын мэнд хүргэж дурсамжаас хуваалцахыг хүсэж байна. Тэгэхээр сайн дурын зөвлөлийн 1956 оны 545 оны 545 дугаар тогтоолоор анх барилгачдын өдрийг тэмдэглэж байхаар тогтоосон юм байна. За ер нь бол бид нар барилгын салбарын орчин үеийн барилгын салбарыг үүсч өгсөн ойг 1926 оноос эхэлж тоолж явж байгаа. 2026 онд бид бас 100 жилийн ойг тэмдэглэх байх. Үүнтэй холбогдуулаад бас цувралаар та бүхний дурсамжийг авъя гэж бодож энэ ярилцлагыг эхлүүлж байна. Та Улаанбаатар хотын барилга трестийн дарга байх хугацаанд Улаанбаатар хот үйлдвэрийн барилга трест, нийгэм ахуйн барилга трест, цэглэн сандын нөхцөлтэй нэгдсэн трест гээд төрөлдсөн байгууллагууд байсан. Гэхдээ танаа трест бол Улаанбаатар хотын томоохон барилга боломжуудыг барьсан байгаа. Түүнээс гадна танаа трест бас Монгол улсын барилга угсралтын анхны томоохон байгууллага учраас энэ талаар дурсамж явуулсан уу. За баярлалаа. За ингээд Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний одоо 98 дахь жил болж байгаа. За 98 жилийн энэ айн босгон дээр энэ ярилцлага хийж намайг энэ ярилцлагад оролцуулж байгаа явдалд баярлалаа. Ингээд Монголд барилгын салбар үүсч хөгжсөний 98 жилийн айн баярын мэндийг салбарынхаа нийт барилгачдаа хүргье. За таны хэлсний дагуу Улаанбаатар хотын барилга трест хуучин нэрээр одоо бол Улаанбаатар барилга компани. Энэ байгууллага бол 1937 онд бол анх одоо үүсч бий болсон. Үндсэндээ Монголд барилгын одоо салбар үүсч бий болсны дараа буюу одоо 11 жилийн дараагаар 1937 онд үүссэн ийм одоо байгууллага байдаг. За өнөөдөр бол энэ байгууллага одоо мөн 80 гаруй жилийн одоо түүхтэй ийм одоо байгууллага. За би таны хэлсний дагуу бол өөрийгөө бас нэг товчхон одоо хэлчихье. Би 1969 оноос хойш бол одоо өнөөдрийг хүртэл шахуу одоо яг өнөөдөр бол одоо тэтгэврт гарцсан ч гэсэн одоо энэ Улаанбаатар хотын барилга трест Улаанбаатар барилга компанид бол одоо бас тодорхой хэмжээний ажил энэ төр өөрийгөө хүсдэхэд явж байна. 69 оноос хойш бол одоо барилгын техникум төгсөөл хотын барилга трест ирж энэ байгууллагын одоо хамт олонтой ажил өргөхөж за тэгээд одоо инженер болж одоо олон жил ажиллаа. За намайг одоо ажиллаж явах үед бол би бол 1977-аас 81 онд хотын барилга трестийн конторын дараагаар ажиллаж байсан. За 81-аас 83 онд хотын барилга трестийн ерөнхий инженер. За ингээд 83-аас одоо 2013 онд хүртэл шах одоо хотын барилга трестийн дарга. За тэгээд Улаанбаатар барилга компани ерөнхий инженер гэж ажиллаж байсан. За энэ хооронд бол ер нь Улаанбаатар хотыг бол одоо хөгжүүлэх энэ үйлсэд бол манай барилгачийн хамт олонны үүрэг одоо их бий. Та түрүү хэллээ 1990-ад оноос өмнө бол Улаанбаатар хотод бол ер нь үндсэндээ барилгын томоохон 5 байгууллага байсан. Энд бол одоо үйлдвэрийн барилгын трест, нийгэм ахуйн барилга трест, хотын барилга трест, барилга засварын Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трест, цахилгаан цантын нөхцөлтэй нэгдсэн трест ийм үндсэн одоо 5 томоохон одоо байгууллага Монголын талын 5 томоохон байгууллага байлаа. За мөн одоо хуучнаар зөвлөлт тус одоо Оросын холбооны улсын барилгын томоохон байгууллагууд мөн Улаанбаатар хотыг барьж хөгжүүлэх энэ үйлсэд оролцож байсан зөвлөлтийн барилгын томоохон трестүүд. За байш үйлдвэрлэх комбинат гэх мэтлийн томоохон байгууллагууд ажиллаж байсан. За
манай хамт олонны хувьд бол Улаанбаатар хотын одоо Улаанбаатар тийм ээ хотын барилга трust гэдэг энэ байгууллага бол ер нь нийслэл Улаанбаатар хотыг бас одоо барьж хөгжүүлэх энэ үйлсэд бол одоо би боддог томоохон хувь нэмэр оруулсан гэдэг. Одоо 1990-ад оноос өмнөх нийт сургууль цэцэрлэг эмнэлгийн одоо Улаанбаатар хотод одоо ажиллаж байсан сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгын одоо 60 гаруй хувь нь бол ер нь энэ хотын барилга трестийн тийм ээ ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж барьж байсан ийм одоо барилгуудыг бид нар барьж ирсэн сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгууд. За энэ томоохноос нь дурдах юм бол жишээлбэл одоо Ярмгорьянд бол 5 одоо ерөнхий боловсролын сургууль байж байна. За тэгээд л одоо энэ дүүргүүдийн бүх эмнэлгүүд бий. За энд бол 120 ортой томоохон больницууд хамуул дүүрэг их байж байна. Энэ одоо Баян зүрх дүүргийн томоохон эмнэлэг, Санган хайрхан дүүргийн одоо томоохон эмнэлгүүд гэх хвчлийн том эмнэлгүүд. Мөн одоо эхнэлгсээ нэгдсэн одоо төв ийм барилга одоо байна. Энэ бол одоо за тэгээд одоо олон сургууль одоо цэцэрлэг ийм одоо барилгууд барьж байсан. Манай трест бол ер нь хвчлэн иргэний болон олон нийтийн барилга барьдаг ийм юу байсан. За үйлдвэрийн барилга трест бол тусдаа ажиллаж байсан. Гэхдээ бол бид нар бас говь комбинатыг барьж байлаа. Манайх бол за үйлдвэрийн томоохон барилгатаас арь ширний үйлдвэрийн нэгдлийн барилгыг барьж байлаа бид нар. За мөн тэнцлэн олон нийтийн барилгууд гэж ярих юм бол одоо Улаанбаатар хотод бол энэ улсын цэргийн одоо томоохон барилга байж байна. Нэгдүгээр эмнэлгийн барилга байж байна тийм ээ. Энэ бол одоо бас энэ Улаанбаатар хотын барилга трестийн хамт олонны одоо бүтээл одоо миний мэдхийн. За энэс өмнө бол мөн энэ байгууллага одоо үүсч бий болоо одоо 1937 оноос хойш бол одоо олон одоо барилга байгууламж барьсан байдаг юм аа. Энэ бол одоо бид бүхний одоо мэдхээр одоо шийдэл одоо зайсан зах одоо хөшөө байж жишээлбэл тийм ээ зөвлөлтийн дайчдын хөшөө гэдэг одоо энэ томоохон барилга одоо байж байна. За мөн түүнчлэн одоо энэ 1-р төрх, 2-р төрх одоо би хуучин байшингуудаас бас нэрлж ярьж байна л да. Жишээлбэл за тэгэл одоо хуучны барилгачдын соёлын ордонч гэдэг юм уу тийм ээ. За мөн одоо улсын драмын театрын барилга байж байна. Драмын театрын барилга 1960-ад оны их мөр ашиглалтанд орж байсан. Бас их одоо сайхан тийм одоо барилга. За мөн одоо хотын барилга трестийн нэр дээр одоо маягаар одоо манайх бол тэр үед энэ олзны хэрэгжлэх газар одоо мөн одоо энэ хятадын барилгачдын барьж исэн одоо тэр гаднаас одоо ажиллаж исэн ийм улсууд бол энэ хотын барилга трестүүд бол бас ингээд ерөнхийдөө бас ингэ харьяалагч ажиллаж исэн юм байлээ. Тэгэхээр бол энд одоо энэ драмын дөрвжгийн театрын барилгач гэдэг юм уу, скватрийн хөшөө хвчлэгийн одоо томоохон барилгуудыг бас нэрлэж болно. За би энэ дээр бас нэг дурсамж зориуд ярих гэж надад одоо бодогдож байна. Улаанбаатар хотын барилга трестийг бол анх 1937 оны одоо байгуулад 12 дугаар сарын 15-ны тэрвийн одоо ардын сайдрын зөвлөлийн тогтоол гэж 33 дугаар тогтоол гэдгээр байгуулад тэгээд энд анхны трестийн дараагаар одоо Базар сүрэн гэдэг хүн томилогдож за ерөнхий инженер нь бол Монгол улсын анхны барилгын инженер. Мотого одоо балганы мото гэдэг хүн 1936 онд зөвлөлтөөр тусад одоо барилгын дээд сургууль төгсөж ирээд за ингээд 1937 онд бол хотын барилга трестийн ерөнхий инженерийн орлогч үйлдвэрийн хэлтсийн дарга гэж одоо ингэж томилогдож байсан. Одоо мотого одоо манай Монголын барилгын анхны одоо инженер ингэж одоо ажиллаж байсан бас их одоо төвхтэй одоо энийг бол бас одоо зориуд хэлхэн зүйтэй гэж бодож байна. Тэгээд Улаанбаатар хотын барилга трестийг ер нь цааш нь одоо бас одоо бэхжүүлэх энэ үйлс бол олон одоо 10 гаруй одоо дарга миний мэдхий би бол одоо 10 дахь 8 дахь дарга болоод 10 дахь дарга жишээ болж байна л да хотын трестийн жишээ Улаанбаатар барилга компани. За энэ дотроос бол одоо бид бас зориуд одоо нэг онц тэмдэглэх ёстой хүн болвол манай барилгын материалын үйлдвэрийн яамны орлого сайдаар ажиллаж байсан. За Янжмаагийн Жаданбаа гэж хүн одоо хуучин одоо дараа нь бол одоо
нийслэл компани. Нийслэл компани ерөнхий захирлаар ажиллаж байсан Жаданба даргаагаа бол би зориуд онцлоё гэж бодож байна. Энэ дээр бас одоо нэг сонин түүх ярьчихад Жаданба дарга бол 1954 онд зөв тулсад бол барилгын техникум төгсч хурч ирээд тэгээд одоо манай энэ одоо Алтай зочд туудлал гэж тухайн үед нэрлэгддэг байсан. Одоо энэ хотын захиргаа үлдвэрчний хөвлийн төв зүйлийн байшингийн одоо дөнгөж газрын нохоос хоёрын тавьж явах үед бол Жаданба одоо тэнд бол барилгын одоо хийцийн техникч гэдэг одоо ийм ажил хариуцж энэ барилгыг одоо дуусгаад тэгэн Монголын анхны одоо цамхагт кран одоо СБК 4 гэдэг одоо ийм кран 1.5 тонны жинтэй кран бол энэ хотын захиргааны энэ байшин дээр одоо ажиллаад энийг дуусгаад тэгээд дараачийн барилгыг барих хэрэг гарсан байна. Энэ бол Жаданба дарга өөрийнх нь дурсамжууд байдаг. Дараачийн барилганд бол одоо энэ Гойрхийн номын сантай барилга байгаа юм. За тэр бол одоо тэрийнхэн тий одоо жоохон ингээд чигээрээ цаашаа нэг тэр бол 120 айлын сууц гэж одоо нэрлэгддэг одоо хуучнаар одоо үндсэндээ тэр чингэлтэй одоо дөрвөн эмнэлгийн хажуухан талд байдаг. Энэлүү энэ харааныг шилжүүлэхийн тулд жишээлбэл төмөр замынхын хэсгээр хүлээд хоёр одоо бульдозероор чирч аваачаад одоо буулга демонтаж хийхийг одоо жишээл тэр мэддэг байсан байх шийдвэр байхгүй. Ингэж одоо жишээл аваач тавьж байлаа гэдэг одоо ингээд за тэгээд дараа нь Улаанбаатар хотын барилга трестийг бэхжүүлэх энэ трестийн одоо материалын баазыг бэхжүүлэх бол бас их хувь нэмэр уус одоо ийм одоо нэг одоо манай дарга байдаг энэ даргууд бас зориуд дурсыг гэж одоо ингэж боддог юм аа тэгээ. Таны одоо дурдсан барилгууд дотроос шинэ говь комбинатын Японы зураг төслөөр, циркийг Урмыны зураг төслөөр, нэгдүгээр эмнэлгийн Чехийн зураг төслөөр тэгсэн зураг төслийн дагуу барьсан байна. Тэгэхээр энэ гадаад боловсруулалт гэсэн зураг төслийн дагуу манай өөрийн үндэсний компаниудын барилгыг барихад ер нь хүндрэл бэрхшээл байсан уу? Та энэ талаар бас тодорхойлж ярих. За энд бол жишээл одоо говь комбинатыг барихад бол манай маш их мундаг одоо сайн инженерүүд энэ дээр ажиллаж байсан. Энд бол би бас зориуд дурсах хэвээр Улаанбаатар хотын барилга трестийн дарга ерөнхий инженерээр ажиллаж байсан. Даадшин гэж одоо Оранга аймгийн одоо гаралтай. Энэ бол одоо мундаг инженер. Энэ хүн бол одоо говь комбинатын одоо барилгыг 70-аад оны сүүл одоо 81 онд говь комбинат ашиглалтанд орсон шүү дээ. Энэ дээр одоо ажиллаж байсан. Даадшин одоо инженер энэ ажлыг одоо тэр үед бол Ямааны ноолоор Тэмээний ноол сулсруулах үйлдвэр гэдэг ийм нэртэй одоо энэ барилга одоо анх эхэлж ашиглалтанд одоо орж ирсэн. Энд бол Японы Иточи гэж хөөсөн одоо барилгачтай гэж энэ барилгыг бол одоо хамт ажиллаж байсан. Японы одоо зураг төслөөр. За энэ барилгын ажлыг бас зохион байгуулж явуулах энэ бүх ажлыг бол одоо дээрээс бол маш одоо дэмжлэг одоо нам төрийн байгууллагаас маш хэмжээнд дэмжлэг өгч ингэж энэ хугацаанд дууссан. Одоо манай гол экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байсан. За таны хэлснээр одоо нэгдүгээр эмнэлэг байж байна. Нэгдүгээр эмнэлгийн барилга бол 1971 онд ашиглалтанд орсон. За энэ бол одоо Чех улсын одоо зураг төслөөр барьсан. Энэ барилгуудаар бол одоо манай Чех улс төгссөн инженерүүд ажиллаж байсан. За энд бол Зундуу гэж одоо мундаг инженер одоо байлаа. Одоо Чех улс тухайн Чех улс төгсч ирсэн одоо ийм инженер одоо энэ барилгыг бол Чехийн мэргэжилтэнгүүд. Ер нь үндсэн хүч бол одоо бүтнээрээ бол цэвэр одоо Монгол ажиллаж байна. Ер нь одоо Чехээс мэргэжилтэнгүүд байсан гэдэг юм уу те? Японоос одоо мэргэжилтэнгүүд байснаас ажиллах хүч биш тэд нар бол зөвхөн инженерүүд тийм усуд байсан. За улсын цэрх байж байгаа. Улсын цэрх бол мөн ялгааг одоо 71 оны одоо ашиглалтанд орсон. Энд бол Румыны одоо инженерүүд энэ бол яг Улаанбаатар хотын барилга трестийн барилгачтай өөрснөө барьж дуусгаж 71 оны 7 сарын 5-ны өдөр бол анхны одоо хорлыг 2100 хүний судалтай байлаа шүү дээ. Энд бол хотын барилга трестийн ажилчид одоо зориулж томоохон хурал хийж энд одоо төр засгийн шагналд гардуулж байсан байх. Жишээтэй. За Чингис зочлуудлын барилга байж байгаа. Бид одоо тэр бол одоо Югославийн одоо зургаар одоо хийгдсэн одоо ийм барилга. Энийг бол одоо 91 онд хүртэл үндсэн бүх ажлуудыг одоо бид нар дуусгаад дараа нь одоо өмч хөвчлөөр хавчлагтаад ингээд цааш явсан. Зүгээр ер нь бол энэ бас гадны ийм улсуудтай бол манайхан одоо барилгачид ер нь тийм ээ их сайн ажиллаж ирсэн гэдэг зорилт хэлье. Энэ 1964 оноос хойш бол ер нь Монголын барилгачдыг бол одоо бас энэ зөвлөлт улс бусад улсууд руу энэ төр явуулж барьж энэ төр туршлагуулах барилгачдыг
одоо мэрэгжлийг одоо дээш төлөвлөлөөр тухайн үед бол тэр засгаас бас томоохон арга хэмжээнд авах хичээсэн л да. Тэр бол одоо тэгээ чир нь хотын барилга тэрээсээс бол 8 хөдөлмөрийн баатар 14 гавьяат 3 төрлийн шагналтанд төрсөн. Энд бол Монгол улсын анхны одоо барилгын салбарын анхны хөдөлмөрийн баатар 1961 онд одоо Бадам самбуугийн цогоо гэж одоо хөдөлмөрийн баатар анхны хөдөлмөрийн баатар одоо төрж байсан. Энэ бол одоо хүмүүс одоо мэднэ. За Монгол улсын одоо анхны барилгын одоо гавьяат барилгачин 1964 онд одоо ажилчин Дандингийн Эмэл гэж одоо ийм өвгөн бол одоо манай Трестийн ийм хүн байлаа. За төрийн шагналтангууд одоо манайхаас бол одоо төрж байсан. Энд бол одоо манай даамал тэр тухайн үед өрлөгчин байсан 1957-8 онд бол одоо маш их сайн өрлөг өрдөг байсан. Анхны төрийн шагналтан одоо Ламсрын гэж одоо мундаг хүн байлаа. Тэгэхээр тэр бас тухайн үед бол одоо энэ барилгачдыг бол одоо дарга нар гэдэг юм уу тэр талаас нь ер нь үнэхээр бас тэр үед бол хөдөлмөр их сайхан үнэлж тийм ээ. Ажилчдыг энэ төр одоо урамшуулдаг ийм одоо байсан. Тэр одоо тэмдэглэх таатаа байна. Гандангийн дэнждэр баригдсан их нэлгсийн одоо имлэг гэж бид нар нэрлэдэг энэ комплекс их олон корпус барилгуудаас бүрдсэн. Гэхдээ зураг төслийн нь бол тухайн үед зүйл толгойд ус боловсруулсан нэлээд юм төвөгтэй барилгыг таны хотын барилга тэрээсийн барилгачд барьсан байгаа. Энэ барилгыг барихад одоо материал хангамж тухайн үед бол яг техник цэцаны барилга тусламжаар гэж Оросоос одоо материалыг нийлүүлдэг байсан баг. Гэхдээ ер нь зураг төслийн хувьд төвөгтэй байсан уу, угсралтын ажил гүйцэтгэхэд хүндрэл бэрхшээл, материал хангамж, машин механизмын хангамж нь ямар вэ? Бид нар чинь бас барилгуудаар үйлдвэрийн яамны харьяа машин механизмын бааз гэдэг тустай техникээр хангадаг байсан. Одоо бусад байгууллагуудын оролцоо ер нь ямар вэ? Та энэ талаар нэг дэлгэрүүлж ярьж өгөө. Тэгэхээр эхний засгийн төвийн барилга гэдэг бол бүхэл бүтэн том комплекс барилга. За энэ дээр бол одоо энэ барилгыг одоо барихын тулд бол ер нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа барилгад оролцогч ер нь бүх байгууллагууд оролцсон гэж ингэж хэлж болно. Тий. Би бол энэ барилгыг барьж явах үед бол одоо байгууллагын ерөнхий инженерээр томилогдоод одоо гарч ирж байсан үе юм байнамаа. Тэгэхээр зүгээр нэг сонь одоо түүх ярихад гэдэг юм уу та. Энэ барилгыг бол субодникийн хөрөнгөөр барьсан. 100 сая тухайн үед 100 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгдэж эхний засгийн нэгдсэн төв гэдэг барилгыг одоо барьсан гэж одоо ингэж одоо яригддаг. За энэ дээр бол хотын барилга трестийн одоо эхний засгийн нэгдсэн төвийн барилга контор гэж манайх бүхэл бүтэн одоо хотын барилга трестийн харьяа тусдан байгуулж ирсэн одоо контор байгуулад тэгээд тэр конторд бол одоо бүгдээрээ одоо даргатай, ерөнхий инженертэй бүх ажлаа хариуцдаг одоо манай би түрүүчийн дурдчихсан манай хотын барилга трестийн дарга байсан, ерөнхий инженер байсан даадчин дарга маань одоо эхний засгийн төв барилга конторын даргаараа ажиллаж байсан да тэр үед бол тэр бүх одоо ажлыг одоо хооронд нь одоо аваач холбох. Эхний засгийн төв бол ер нь нийтдээ бол бараг 20 гаруй объект байдаг шүү дээ ер нь бол. Тэгээд доогоороо бол одоо тэр төрх тасаг гэдэг юм уу тэр хөлөө авах тэр бүгд бол доогоороо холбоотой. Одоо туннелийн холбоотой. Тэгээд одоо ингээд ер нь газар дээр одоо эндсэндээ гарч ирэхгүйгээр тэгээд доогоороо бүгдээрээ ийм холбоотой ийм объект байгаа. Тэгээд одоо манай бас Монголын одоо их хүүхдийн эрүүл мэндийг одоо хамгаалахад бол бас их томоохон дарга хэмжээ тухайн үед бол авч ирэх их том арга хэмжээ гэж би ингэж хувьдаа боддог. За энэ дээр бол ер нь одоо цахилгаан сан техник угсралтын нэгдсэн тэрээс за нийгэм ахуйн барилга тэрээс за тэгэл холбооны барилга монтажийн газар за тэгэл одоо тэр манай одоо зам барилгын одоо тэрээс тэр бол одоо бүгд одоо оролцож одоо хийсэн ийм ажил байдгийг. Тэгээ эхний засгийн төвчин бол зүгээр нэг савтгай газар биш. Тий, газар шорооны ажил. Газар шорооны ажил маш ихтэй ийм одоо юуны одоо тий одоо ландшафт одоо тийм ээ нэг өндрийн одоо зохицуулт ихтэй ийм одоо барилга баригдсан юм аа. Тэгээд энэ бол одоо хугацаанд нь барьж ашиглалтанд оруулсан манай Улаанбаатар хотын барилга трест. Бид нар энэ дээр 600 гаруй ажилчин бол одоо байнга
одоо ажилдаг ийм байсан. Хотын барилга тэрээс бол за нэг ийм барилга байгаа юм. Тэгээ. За би өөр яг зүгээр нэг дурсамж болгоод нэг зориуд нэг ярихад бид 2003 онд Улаанбаатар барилга компани гэж одоо бид нар энэ компани барилгачид Монгол улсын баруун хил дээр одоо Оросын холбооны улс Монгол улсын баруун хил үндсэндээ одоо Улаанбаатар гэж нэрлэдэг. Оросын холбооны улс бол цаашаа Ташаантгаа гараад ирдэг. За манайх бол наан одоо Улаанбаатар гэдэг. Энэ бол одоо гайлын ижүүрэн одоо энэ хил гайлын Хилийн бомт. Тий, хилийн бомт одоо ийм барилгыг бол манайх барьсан. За энэ бол одоо бас зүгээр зориуд сонирхолж ярьж байгаа нь бол нэлээд тийм төвөгшөлтэй, хөрстэй ийм барилга байсан. Тэгэхээр энэ дээр бол баригдсан тэр хил гайлын томоохон цогцлуур барилга бол одоо доогуура хөндийтэй. За тэгээ одоо багнан суурьтай, дээр нь бол одоо металл одоо каркас, тэгээ тэрнийг бол одоо сэндвичин хавтангаар одоо үндсэн барилга маань. Ийм одоо барилга одоо баригдсан. Энийг одоо барихын тулд бол бид нар бас тэнд ерөөсөө юу ч байхгүй. Шийд өлгийгээс цааш 120 км одоо зайтай одоо тэр үед бол зам байхгүй байсан. Тэгэхээр бид Оросын холбооны улсаас бол тэр төмөр өтөө эдлэл багны одоо бүх төмөр өтөө эдлэлүүд тэгээ тэрний тэр бүх металл эдлэлийг за тэгээ сэндвич бүх эдлэлийг бол одоо цааш нь одоо Горно-Алтайск бүр Барнаул энэ тэр одоо явж бид нар одоо хийлгэж авчирж захиж хийлгэж одоо авчирж исэн. Бүтнээр нь авцраад одоо ингээд тэгээ манай Монголын барилгачд бол энийг бас багын хугацаанд угсарсан. Өнөөдөр бол одоо тэр Монголын баруун хил одоо манай хил гайлын одоо томоохон тооцогдох одоо Улаанбаатарын энэ бол 24 цагийн үйлчлэгээ ийм одоо байшин баригдчихсан юм аа. Энийг бол одоо бас зориуд дурсахад одоо таатай байна. Цэвдэг хөрсөн дээр барьсан юм байна. Тэр цэвдэг дээр барьсан хөрс одоо их муутай. Тэгээ манай одоо Баян-Улгийн аймгийн одоо барилгачид манай Казахын одоо ард түмэн бол тэнд бас мундаг одоо сайн ажилласан гэж би одоо зориуд одоо боддог. Яагаад гэвэл одоо бас үндсэн хүч бол одоо нөхдөд бол бид бол яг угсрах нарийн ширийн одоо өндөр мэргэжлийн ажилчтай бол эндээс бид нар аваачч одоо бас ингэж ажиллаж байсан. Одоо зориуд дуртах таатай байна. За та тухай зүйл толгойд улсын Москва хотын архитектурны сургууль төгсөж ирээд Улсын барилгын зургийн төв институт архитектороор ажилд орж ирсэн байна. Тэгэхээр Улсын барилгын зургийн төв институтэд тухайн үед бол бүх социалист орны архитектурыг төгссөн архитектород ажиллаж байсан. Болгарт одоо нөгөө Бата, Шүтута, за Өрмөнд нь Унгарт манай институтын захирал байсан Бата, Герман Дамдын сүрэн, Польшид одоо Сусурга, Болгарт тэгэл Югослав төртөл ингээд бүх социалист орнд архитектур бэлдсэн юм билээ. За ингээд та ер нь бол зургийн институтэд ажиллаж байхдаа архитектурын төлөвлөлтийн ямар зургийг одоо хол чийжээ. За 69 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор томилогдсон. За тэр үед бол барилгын салбарыг сайд эдийн зүйлийн нэг дуурайлагчдаар майдргүй хариуцж ирсэн юм билээ. Тэгээд 71 онд одоо сүүлд нь сайд эдийн зүйлийн орлогчдоор болж барилгын салбарыг хариуцж ирсэн Лувсан гомбо хотын даргаар ажиллаж ирсэн. Тэгэхэд Лувсан гомбо 70 онд томилогдсон, та 69 онд томилогдсон. Энэ нь бол ардын хувьсгалын 50 жилийн бэлтгэл арга хэмжээний хувьд мэргэжлийн хүмүүсээр хотын удирдлагыг бэхжүүлсэн болов уу гэж би боддгийг. Тэгээд та бас энэ талаар одоо Улаанбаатар хотод барилга барихын тулд эхлээд төлөвлөдөг хотын ерөнхий төлөвлөгөөгөө бид нар батлуулсан. Дараа нь одоо тухайн барилга боломжийн зураг төслийг та одоо ингэж зөвшөөрдөг байсан ийм чухал ажлыг хариуцдаг байсан хүний хувьд одоо зургийн институт ажилласнаас эхлээд тэгээд Улаанбаатар хотын ерөнхий архитектор ажиллаж явах хугацааны барилгын салбарын холбогдлолтой гол чухал үйл явдлуудын одоо томоохон барилга боломжийн талаар дурсаж ярьж өгөхгүй юу? За ерөнхийдөө таны асуусан асуултуудыг би хариулна. Гэхдээ би бол Улаанбаатар хотын уугуул иргэн. Улаанбаатар хотын одоо хөгжлийн одоо явц
хөгжиж ирсэн түүхэн уламжлал хотын барилга байгууламжийн одоо баригдаж байсан үе шатавь өөрөө харвагаас эхлэн өдөрөө харж байсан учраас энэ Улаанбаатар хотын талаар нэлээд мэддэг сайтай хүн гэж өөрийгөө одоо байгаа юм. Ерөнхийдөө би эхээс төрөд Улаанбаатар хотын газар шараандар 31765 хоног амьдарч байгаа юм байна л. Энэ дасрал би бас их л олон юм харж үзэж хотын одоо өөрчлөлт, шинжилэн байгуулалт, хотын удирдлага, улсын одоо төрийн одоо том удирдлагуудын ямар ажил зохион байгуулсан, ямар хэмжээнд хотынхоо төлөө анхаарал тавьж ирсэн, хотын бүтээн байгуулалт, хотын барилгын талаар ихээхэн сургуу хөдөлмөрж байсныг би бас сайн мэднэ л дээ. Тийм учраас үүхтэй зэрэг Улаанбаатар хотын одоо хөгжлийг 1944 онд Америкийн одоо өндөр албан тушаалтан дайрч нэг хоног явахдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг бол ганц удамжтай эсхий хот юм а гэж дүгнэж явсан байдаг. Тэр цагаас хойш манай төрийн одоо удирдлага, төрийн дэд байгууллагууд анхаарал тавьж Улаанбаатар хотын хөгжлийн талаар нэлээд анхаарч эхэлсэн юм шиг байна. Ялангуяа 1945 6 оноос энэ бид нар чинь одоо тайны дараах жил гэж яриад байж та тийм ээ. Энэ үеэс Улаанбаатар хотын эрчимтэй барилгачдын асуудал эхэлсэн. Гол үндсэн эхэлсэн шалтгаан юу гэхээр зэрэг Улаанбаатар хотын барилга байгууламж дээр Японы одоо олгогдсон цэргүүд ажиллаж хотын одоо төв хөшийн олон барилга байгууламжуудыг Японы архитекторууд, инженерүүд, бас цэргийн одоо албан тушаалтнууд Японы одоо цэрэг барилгачдын хамт бүтээн байгуулсан ийм түүхтэй юм шүү. Тийм учраас энийг бас иргэн санахгүй болохгүй байгаа. Энэ үед бол би 89 настай байсан. Шилхэмлүүд манай Улаанбаатарын төв талбайг тойрсон олон барилгууд байна. Ялангуяа одоо энэ Дүүргүжийн улсын театр, Элдвэчэр кино театр, Алтай зочд буудлын одоогийн нийслэлийн засаг даргын хамгийн газар гэх мэт ийм одоо барилга байгууламжуудыг Япончуудын олзогдсон цэргийн хүчээр барьж байгуулсан ийм түүхтэй юм. Гэхдээ тэдний одоо сахилга бат өндөр. Би одоо бага багаснаа санаж байна. Өглөө эрт баргал өөрөөр шахуу ажилдаа ирж бүтээн байгуулалтын ажлыг баг харанхуй бүрэнхий болтол хийдэг байсан. Энэ бүтээн байгуулалтын үр дүнд бас Улаанбаатар хотын төвийн хэсэг барилгацсан гэж хэлж болно. Ялангуяа одоо засгийн газрын хуулийн ногоон байгууламж, засаг төрөлгийн хуулийн 72 айлын сууц байна. Энийг бол барьж байсан бүр сайн мэднэ. Ягаад гэвэл манайх тэр барилгын хажууд байсан байхгүй юу. Тийм учраас Улаанбаатар хотын төвийн барилгачд бол эдгээр одоо барилгачдын хүчээр барилгаж эхэлсэн юм аа. Тэрнээс хойш Улаанбаатар хотын одоо барилгачдын ажил эрчимтэй явагдаж, ялангуяа 1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхийлөгөө боловсрооны дараа бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлыг бол манай Монголын барилгачид, Монголын одоо барилгын байгууллагуудын хүчээр барьж байгуулсан ийм түүхтэй. Мөн түүнээс гадна 1954 оны үед санагдаж байна. Хятадын одоо 10,000 залуу барилгачид ирж Монголын одоо нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан юм түүхтэй. Ялангуяа энэ барилгачдын оролцоотойгоор манай одоо мөнчний барилгын байгууллагуудын одоо хүчээр энэ Улаанбаатар хотын анх дугаар ерөнхийлөгөө хэрэгжүүлэх ажил бас нэлийн одоо эрчимтэй явагдсан. Ялангуяа 1-р 40,000 байна, 2-р 40,000 байна, 50,000-ийн одоо иж бүрэн хороол байна. Мөн баг тойргийн дагуух одоо 3-4 давхар орон сууцны барилга байгууламж байна. Гэх мэтлэнгээр энэ одоо бүтээн байгуулалтын ажил бол эрчимтэй хөгжиж эхэлсэн цаг үе нь бол 1954 оны ерөнхийлөгөө хэрэгжүүлэх ийм цаг үетэй тохиож байгаа юм. Энэ үед бол юу гэх зэрэг мөн одоо Улаанбаатар хотод хөдөө орон нутгийн шижин эрхчдийн тоо нэмэгдсэн, мөн ихтэй сургуулиуд Улаанбаатар хотод баригдаж эхэлсэн, Улаанбаатар хотод орон нутгаас авиаслаг тийм одоо
залуучууд, соёл урлагийн зөвтөлтнүүд, зохиолчид мөн гэж суурьших болсон. Тийм учраас хүүхдээ зэрэг Улаанбаатар хотын хүн амын өөрчлөлт нэлээд одоо ахилцтай болж хуучин хүрээний байдлаас гарч орчин үеийн одоо хотын төвшөнд очсон. Ялангуяа орчин үеийн хотын төвшөнд бол барилга байгууламжаас гадна хүн амын бүтцийг чухал байдаг. Хүн амын бүтцээрээ бол тухайн одоо хотын хөгжил тодорхойлогддог байхгүй. Тийм учраас энэ хөгжлийн модлон асуудал, энэ одоо хотын бүтээн байгуулалтын асуудал бүгд одоо хүн амынхаа бүтцээс тэдний одоо ажил хэрэгж одоо байдал ухаалаг одоо үйл ажиллагаа явуулдаас хамаардаг л да. Тийм учраас өнөөдрийн Улаанбаатарын нүүр царай бол энэ барилгын байгууллагуудын хүчин чадал, мөн барилгын байгууллагын шинжлэх ухааны одоо салбарын хүмүүсийн одоо оролцоо, барилгын зураг зураг зохиогчдын одоо хүчээр Улаанбаатар хотыг ерөнхийлөгөө боловсруулагдаж, мөн одоо бүтээн байгуулалтын ажил өрнөж, өнөөдөр Улаанбаатар хот сая 700 гаруй мянган хүнтэй дэлхийн одоо нэлээд одоо хөгжингүй хүн ам төвлөрсөн том хотын тоонд орсон явдал Монголын барилгачдын одоо ихээхэн бүтээн байгуулалтын юм а гэж би бодож байна. Тэрнээс гадна Монголын хөгжил бүтээн байгуулалтанд гадаадын орнуудын тусламж, за ялангуяа зөвлөлт холбоот улсын тусламж байж байна. Тэдний одоо хөрөнгөөр барьж байгуулсан орон сууцны барилгууд, соёл үйлчлэгийн барилга байгууламжууд байж байна. Мөн одоо 1968 онд Югославийн төрийн тэргүүн Тито Монголд ажиллаад Улаанбаатар хотод барих барилгуудад зориулж 9 одоо сая долларын тусламж үзүүлэхээр явсан байгаа. Энэ бол юу гэхээр зэрэг Улаанбаатар зочд буудлын өнөөдөр сүндэрлэн одоо байгаа хотын нэг чиг болсон ийм уудыг барьж байгуулсан. Түүнээс гадна Румыны төрийн тэргүүн Шовшеску Монголд ирээд 3 сая клирингэн рублийн одоо удаан хугацааны зээл олох ийм асуудал шийдэгдсэн. Энэний одоо төвшингээр бол Улаанбаатар хотын циркийн барилга баригдсан. Циркийн барилга бол тухайн үед баригдсныхаа дараа бол дэлхийн 10 циркийн одоо нэг байсан. Ялангуяа энэ барилга баригдчих үед барилга баригдсны дараа Монголын циркийн урлаг бол дээш хатантай хүрч байсан ийм үе. Энд циркийн барилга барихад эдгээр одоо төрүүчийн зээл тусламжаар баригдсан барилгууд бол Монголын барилгачид оролцож чухал өөргүүдийг бол гүйцэтгэж байсан. Тийм учраас Монголын одоо барилгачдын өнгөрсөн хугацаанд ихээхэн бүтээн байгуулалтын жилүүд байсан юм а гэж хэлж болно. Ялангуяа 1965 онд их барилгын асуудлыг Монголын төрийн засгийн хэмжээнд авч хэлэлцээд Монголын одоо мэргэжлийн одоо барилгын байгууллагууд Монголын барилгачдын одоо аж амьдралын одоо чанарыг одоо дээшлүүлэх, тэдэнд зориулсан орон сууцны барилга байгууламж, соёл үйлчлэгийн барилга байгууламж барихлаар ихээхэн том арга хэмжээнүүд авсан. Хотын одоо барилга байгууламжууд тэдний удирдлагын одоо мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэрнээс гадна аймаг орон нутагт аймгийн төв хотуудад барилгын материалын үйлдвэр барьж байгуулах, барилгачдын одоо трест конторуудыг барьж байгуулах, эрчимтэй хөгжлийн бодлого явагдаж эхэлсэн. Эдгээр ажиллагааны үр дүнд бол өнөөдөр Улаанбаатар хот, мөн аймгийн төв хотууд, мөн одоо тодорхой төвшөнд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж байгаа ийм одоо явдлаа. Харин харамсалтай нь Монгол улс өнөөдөр 330 сум ганц Улаанбаатар хоттой 18 аймгийн төв дархан эрдэнэт чойргоод томхон одоо аж үйлдвэрийн төв хотууд баригдаж байсан маань өнөөдөр зогсон байлд орж тэдгээр хотууд маань сумын төвийн төвшөнд очсон ийм одоо асуудал гарчиж байгаа. Энээс болоод Монгол хот байгуулалтын шинжилгээ ухаан, хот байгуулалтын барилгажилт, хотын одоо хүн амын тогтвортой суурьших асуудал бас хөндөгдөж Улаанбаатар руу шилжин ирсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгцээр өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 700 гаруй мянган хүнтэй боллоо гэж хөгжиж байгаамаа. За эдгээр өнгөрсөн хугацаанд одоо барилгын байгууллагын хөгжлийн одоо жилүүтэй уялдан барилгын зураг зургийн байгууллага бас ихээхэн хөгжиж байсан. Ялангуяа 1950-аад оны эцэс барилгын зургийн институт байгуулагдаж тэнд зөвлөлтийн Болгарын, Румыны,
Чехийн олон орон одоо инженер архитектур ажиллаж Монгол улсын одоо хот байгуул тийм одоо орон зайн төлөвлөлт, барилга байгууламжийн архитектур орон зайн төлөвлөлт нэлийн одоо шинжлэх ухааны чанартай зурвалжлалын одоо өндөр түвшинд хүргэх ийм асуудал шийдэж байсан ийм төвхтэй юм аа. Тэгэхээр та Улаанбаатар хотын ерөнхий архитектураар томилогдохдоо ер нь ямар шалгуураар томилогдсон бэ? Улсын барилгын зургийн төвөслүүд архитектураар ажиллахдаа бүтээлсэн бүтээлүүдийн чинь үнэлвөө эсвэл ер нь хотын ерөнхий архитектор гэдэг хүн нэг ийм төвшний хүн байх ёстой гэдэг одоо тухайн төв орооноос зөвшөөрөл авч томилж ирсэн байлгүй. Тэгэхээр ч одоо нэг ийм асуудал гарч иж байгаа. Биш нь ерөөсө барилгын зураг зохиох ерөөсөө миний авьяас чадвар тэр миний одоо үзэл бодол шиг тэр ямар нэгэн тэн албан тушаал ч юм уу өндөр одоо төвшөнд очих тийм одоо сонирхол над ерөөсөө байгаа. Ерөнхийдөө намайг нэг өдөр нэг сэргийн дарга ирсэн. Би таны итгэмжлсэн хуулагч ярьж байна. Бас 2-3 хоногийн дараа бас нэг эмэгтэй ирсэн. Би таны итгэмжлсэн хуулагч ярьж байна. Тэгэл одоо би одоо нэг улс төр янз бүрийн тийм нэг орсдог болохоор миний ганц сонирхол зураг хотын ерөнхийлөө хотын барилга байгууламжийн зураг зохиох энэ асуудал байсан байхгүй. Тэгсэн нэг өдөр таны сонгогчтой уулзуулна гэж. Одоо ана гөрдөрөн хуудастай энийг тамшнаа гал. Тэгэл 2-3 удаа сонгогчтой уулзалт хийлээ. Тэгсэн нэг өдөр намайг тухайн үеийн одоо хотын дараа Сэдв гэдэг хүн дуудаж байна. Очлоо. За хөхөө сууж хүлээж гэж. Хүлээж байлаа. Танамаа дагуулад засгийн газрын ордон руу орлоо. Таарсан давар 301 номер өрөөнд төрийн одоо дэд хэмжээний одоо хурал цуглаан болж төрийн бодлогын чанартай асуудал шийдвэрлэдэг юм газ танхимал та. Тэрэнд Эвлээ сууж байгаа орсон чинь нэг манай томчуул чинь зэтэн болоороос боломжтой бүгдээрээ сууж. Тэгээ намайг Улаанбаатар хотын ерөнхий архитектор томиллоо. Гэлэн гисэн зэтэн болоор за ажилласаа хийгээрэй гэдэг юм. Гинт юм биш н хотын ерөнхий архитектурыг тийм нэр хүнтэй ажил томилогдсон байхгүй. Тэр цагаас хойш миний одоо гол бодлого бол 1954 оны Улаанбаатар хотын ерөнхийлөгөөний хэрэгжилт ерөнхийдөө 50,000 тийм барилга байгууламж, 40,000 тийм барилга байгууламж, баг тойргийн даваа барилга байгууламж, мөн одоо бусад одоо үйлдвэрийн газрууд, сургууль цэцэрлэгээд олон нийтийн барилга байгууламжаар ингээд ерөнхийдөө хэрэгжилтийн үйл ажиллагаа бүтсэн гэж үзэж бахаар байсан л да. Тэгээд юу гэхтэй зэрэг Улаанбаатар хотын дараачийн ерөнхийлөгөө зохиох. Мөн одоо дараачихын одоо ерөнхийлөгөөнүүд хотын одоо ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлох ийм асуудлуудыг тодорхойлох асуудал чухалчин тавигдсан. Энэ асуудлыг тавихын тулд яамдын одоо салбаруудын хөгжлийн бодлогын асуудал, улс ардын аж ахуйн салбаруудын хөгжлийн бодлогын асуудал, Улаанбаатар хотын хөгжлийн бодлоготой яаж уялдах вэ гэдэг талаар бас материал бүрдүүлэх шаардлага болсон. Тэгээ яамдуудаар явж одоо нөгөө материал цуглуулж байгаа намайг шин 2000 оны хүн гээд яамдын сайдаар нар шалдаг байлаа шүү дээ тэр үе. Хэмчлэн нэг 10 жил Улаанбаатар хотын ерөнхий архитектор ажилласан юм. Энэ хооронд яг олон асуудал шийдэгдсэн л дээ. Шинэ ерөнхийлөгөө боловсруулах, анхны одоо барилгачдын асуудлыг шийдвэрлэх, зөвлөлтийн одоо тусламжаар барих асуудлуудад шийдвэрлэхэд хотын ерөнхий архитектурын хувьд оролцох, ялангуяа Дархан хот, Эрдэнэт хотын одоо хөгжлийн бодлогын асуудал ч бас тодорхой хэмжээгээр архитектурын хувьд би оролцож байлаа. Ялангуяа Эрдэнэт хотыг бол барьж байгуулсны одоо ашаар Эрдэнэтэд зөвлөлт толгойд улс ихээхэн хөрөнгө оруулсны ашаар Улаанбаатар хотын барилгачлалт илүү одоо ахистай явсан шүү дээ. Ялангуяа энэ 3-4 оролын орон сууцуулах бодлогын асуудал, хотын төв хэсгийн зарим одоо
бодлогын чанартай асуудал бүгд одоо Эрдэнэтийн одоо хөгжилтэй уялдан хөрөнгө оруулалтын бодлогоор баригдсан юм байна. Энэ бол бас таана тодорхой одоо учиртай ийм одоо асуудал да. Таныг ерөнхий архитектороор томилогдож явах үед одоо барилгын асуудал хэрэгэлсэн сайд нарын зөвлөлийн нэг дурлагч Торг Майдер гэж 1947 оноос эхлээд ерөнхий сайдын урлагчаар ажиллахдаа барилга эдийн засгийн асуудлыг одоо давхар хариуцж байсан. Та тэр хүнд ер нь ажиллаа танилцуулахад жөөсөн талаар дараа нь одоо 72 оноос барилгын салбарыг асуудал хариуцсан сайд нарын зөвлөлийн урлагчдаар болсон Лувсан гомгоо бас олон жилийн барилгын салбарыг толгойлж одоо техникийн бодлогыг тодорхойлж ирсэн гэж би боддгийн. Энэ хоёр хүний талаар та ер нь бас нэг турсамж явуул ярихгүй юу? За ер нь аливаа улс орны хөгжлийн бодлогын асуудал, улс орд ажихын салбаруудын хөгжил нийслэл хоттой бас илүү хамаатай байдаг л да. Ягаад гэвэл Улаанбаатар хотод төвлөрсөн одоо үйлдвэрүүд баригддаг. Улаанбаатар хотод шинжилгээ соёлын одоо бүх төвүүд одоо төвлөрсөн байдаг. Ийм учраас хүүхдээ зэрэг энэ бодлогын чанартай асуудал зайлшгүй төрийн одоо дээд төвшний хүмүүст танилцуулж тэдний одоо саналыг авах, тэдний одоо тодорхой хэмжээгээр шийдвэр гаргуулж ажлаа дэмжүүлэх ийм одоо тодорхой бодлогын чанартай асуудал зайлшгүй шаардлага гардаг. Ялангуяа Улаанбаатарын хөгжлийн асуудал, энэ Улаанбаатар хотын одоо үйлдвэрлэжүүлэх бодлогын асуудал, хотод одоо баригдах зам тээврийн сүлжээнээс эхлээд эрчим хүчний хөөсөр, ундан усны хөөсөр энэ бүх бодлогын чанартай асуудал дандаа өндөр дэвшин шийдэхэд хотын ерөнхий архитектор зайлшгүй одоо дуудаж оролцдог ийм одоо байсал да. Тийм учраас хүүхдээ зэрэг тухайн үед сайд нарын зөвлөлийн нэгдүгээр урлагч дарга барилгын одоо асуудал хот байгуулалтын асуудал хариуцсан улс төрийн төвшөөний гишүүн өндөр албан тушаалтан бол Майдруу байсан. Майдрууд их ажилласан хүн. Ялангуяа архитектур хот байгуулалтын асуудал Майдруугаан өвчин болчихсон. Өөр шөнө уцтаад тэнд байгаа тэм барилгыг тэгвэл ярьсан үед тэгж ярьдаг юм байсан байхгүй. Ялангуяа нэг удаа Дорнот аймгийн Намаа хорооны хурлыг удирдахаар Майдруу очичоод тэр Улаанбаатар хотоос шархог дууд гэсэн байхгүй. Тэр нэг Балжинам Майдруу референт байсан. Референт. Тэгээд шинэ тэр Дорнот аймгийн намын одоо турал болж байгаа. Тэгээд баахан тэр аймгийн одоо харилцагтай нөхцөл цугларчихсан. Тэний халах голын хөшөө дурслын асуудал. Ер нь одоо тэр өнөөдрийн одоо тэмдэглээд байгаа тэр ойд одоо энэ зэрэг хөшөө дурсан асуудлууд шүү дээ. Тэр хөшөө дурсны асуудлыг байршлах, барилгажуулах, тэнд одоо ямар газруудад ямар хөшөө барих энэ асуудлыг даалгавар өгөөд тэгээд дараагаар нь тухайн үеийн бавууга генерал барилгын цэргийн газрын дарга. Өдөрт газрын дарга байсан. Мөн Төмөн Дэмбэрлэгээ Батлангуулах яамны улс төрийн газрын дарга байсан Төмөн Дэмбэрлэгээ генерал бид гурав халах голын одоо очиж халах голын цэргийн хэлийн цэргийн застав байсан шүү дээ. Тэндээс дарга нь хэнгэж хорондоо байсан хөрвдөрж байж. Хэдэнтэй нийлж халах голын одоо тэр Ремиз үеийн өндөрлөг Хамардаваа гээд түүхэн газруудаар Яаковловчуудын одоо тул дандуулсан газар түүхэн одоо тэр газруудаар явж хөшөө дурслын асуудлыг одоо байгуулах энэ асуудлыг бас шийдэхэд төрийн одоо өндөр албан тушаалтнууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан л да. Тийм учраас хүүхдээ зэрэг архитектор хүн энэ одоо бодлогын чанартай асуудлыг урлаг талаас нь, хот байгуулалтын талаас нь, архитектурын орон зайны төлөвлөлтийн талаас нь шийдвэрлэхэд дараа нар чинь бас төрийн дараа нар чинь айхтар мэдлэгтэй айхтар улсууд байсан шүү дээ. Таныг ерөнхий архитектороор ажиллаж явах үед түүхэн барилга боломжуудыг одоо буулгах тийм асуудлууд хөндөгдөв үү? Ямар төвшөнд одоо ярьж шийдэгдэв? Яг тийм асуудал тохиолдож байвал гэж асуугаад байгаа юм. За Улаанбаатар хотын одоо хэмжээнд үлдсэн түүхэн барилга боломжуудыг буулгах, нургах
Энэ асуудал ерөөсөө тавигдаж байгаагүй нэгдэр. Харин түүнийг одоо хамгаалах, шинжлэх, түүнийг одоо төрөл бүрийн одоо галын аяг бол тэр гэх мэт гамшигаас хамгаалах асуудал хүчтэй тавигдаж байсан. Тийм учраас хүүхдээ зэрэг өнөөдөр хэн нэгэн хотын дарга ч юм уу удирдлагын төвшөнд дурын барилга буулгаад нураадаг гэх мэтийн одоо асуудал гарсаар байна л да. Ер нь Улаанбаатар хотын одоо төвшөнд барьсан барилга байгууламжуудын одоо сүүлийн 30 жилд ер нь нэлээд олон барилгууд богдсон шүү. Нэг мэтэл тэр барилга алга болчихсон байдаг. Жишээлх юм бол одоо Японы архитектурын зурагчлаар дэшүүд оны үед барьж байгуулсан одоо энэ 1-р эмнэлгийн хойд миний тэр юм дотор зураг байгаа л да. Тэр барилга нэмэгдэл байхгүй болчихсон. Юуны зөрөлтэй байлаа? Тэр барилга бол яг ерөнхийдөө дөрөв хэлбэрийн хувьд бол их сонирхолтой. Хүүхдийн номсон одоо зоригсон юм зүйлгээр олон янзаар ашиглаж ирсэн. Бас тийш хөөрхөн нэг тэрүүхэнд морин архитектур орон зайд төвд бас нэг өөрөөс барилга байхгүй. Одоо сургын дууссан номын сангийн барилга нурaan шиг номын сангийн барилга бас их төвхтэй өөрөөс барилга байхгүй. Мөн одоо энэ гоочны 40-50 оны үед баригдсан барилгууд дотор зөвлөл холбоот улсын бусад одоо социализмын орнуудын архитектуруудын зурагсаар баригдсан барилгууд бий л дээ. Одоо барилгачдын өдөр гэдэг маань өөрөө нөгөө бүтээн байгуулалттай холбоотой. Бүтээн байгуулалт гэдэг маань одоо Монгол улсын ер нь аливаа улсын түүх соёлтой холбоотой асуудлыг бид хөндөж ярьцгаалаа. Тэгээ одоо манайхан нэг юм да бурхан юу бүтээгээд үлээ барилгач бусдын бүтээсэн гэдэг нэг ярьдیں۔ Гэхдээ яг тэр нь Оросноос гаралтай нэг юм үг юм байлээ. Тэгээ мэдээж одоо бүтээн байгуулалт барилга боломж гэдэг бол хүний оюуны бүтээл. Хүмүүсийн л одоо оролцоотой зүйл. Тэгээ энэ бид түүхээ умардахгүй байхын тулд энэ бүтээлүүдээ бас хадгалж хамгаалах. За хадгалж хамгаалахаас гадна шинээр их гоё сайхан бүтээн байгуулалтуудыг хийх зүйтэй гэж би бодож байна. Тэгээ энд бол дээр үе хэлгээр хүн бүхний оролцоо их чухал юм да. Бид тэгээд цаашдаа хамтарч энэ түүхээ хамгаалах, түүхээ бүтээх ажлаа хийцгээе л гэж бодож байна.